Сайн байцгаана уу? Өнөөдрийнхөө бичлэгээр заримгийн хэлбэртэй амтад бэлуу хийсэн байгаа. Орцонд маань 2 ширхэг өндөг 100 г сахар, 1 удаа ванилийн сахар, 10 г нутаг хөлгөгч буюу бейкинг паудер, 80 г цэцгийн тос, 1 чимэг давс, 250 г гурил, 250 мл сүв орно. Бүх орц жороод мэдээлэл хэсэг давхар оруулсан байгаа. Ороод үзээрэй. Эхлээд цэцгийн тосон дээрээ сахараа, ванилийн сахараа мөн давсаа хийгээд нийлтэл нь сайн миксэрдэнэ. Цэцгийн тос маань дасгалгааны температурт зөөлрсөн байх ёстой. Ийм болсон цэцгийн тосон дээрээ өндгөө хийгээд ойролцоогоор 3-4 минут үргэлжлүүлэн миксэрдэнэ. Ийм болсон зурган дээрээ сүүгээ хийгээд баг зэрэг миксердээд гурлаа нунтаг хөлгөгчөө шигшигчээр шигшээд нийлтэл нь сайн хутгаж өгнө. Сүү маань мөн адил дасгалгааны температурт байх ёстой. Ингээд зурмаг маань бэлэн боллоо. Одоо 26 см-тэй бэлууны хэвэнд хийгээд жигэд тараагаад урдчилж халуулсан шарга шүгэн дээр доороос нь 180 градуст 30 минут болгоно. Ийм болсон кекснийхаа голд нь нарийнхан модоор хатгаа шалгаж үзэж болно. Хуурай байвал болсон байна гэсэн үг. Одоо ингээд хөргөө тавьчихна. Кексээ бүрэн хөрснийхэн дараа гараараа ингээд жигэд бутлаад өгнө. Жижиг бутлах тусмаа сайн. Бүх кексээ бутлаад ийм болсон байна. Одоо дотор нь крэмээ бэлтцгээе. Орцонд маань 100 г сахарын пудр, 100 г цэцгийн тос, 1 цайны халбаг шингэн ванили буюу ванили экстракт, 200 г крем чиз бэслэг орно. Биеийн бэслэг хэрэглэсэн байгаа. Эхлээд цэцгийн тосон дээрээ бэслэгээ, сахарын пудрээ мөн шингэн ванилигаа хийгээд нийлтэл сайн миксэрдэнэ. Цэцгийн тос маань дасгалгааны температурт зөөлрсөн байх ёстой. Крем маань ийм болсон байна. Одоо кексэн дээрээ хийгээд нийлтэл нь гараараа сайн зуураад өгнө. Зурмгаа базаад үзэхээр хоорондоо ингэж наалдах ёстой. Одоо хідэн ширхэг заримны мод мөн хөргөгчөнд багтахаар хавтгай зүйл бэлдээд тавьчихна. Бэлдсэн хавтгай зүйлэн дээрээ шарга шүгэний цаас дэвсээд зурмгаа заримгийн хэлбэрт оруулаад дээр нь тавиад өгнө. Ингэхдээ зурмгаа эхлээд сайн базаад эрхий долоовор хурууны хоорондох хонхорхойд үзүүр хэсгийн хэвийг гаргаад зарим шиг болгоод хэвлээд өгнө. Ийм болохоор дунд нь заримны модоо хатгаад өгнө. Яг ийм дараалалаар үлдэгдэл бүх зурмгаа хийнэ. Ийм болсон кексээ одоо хөргөгчөнд 1 цаг байлгана. 1 цагийн дараа гадуур нь бүрэг шоколадаа бэлтцгээе. Орцонд маань 270-аас 300 г шоколад, 1 амны халбаг кокосны тос орно. Биеийн тос хэрэглэсэн байгаа. Одоо шоколадн дээрээ тосоо хийгээд шоколадаа хайлуулад өгнө. Ийм кокосны тос хийснээр шоколад маань гялалзаж өгдөг байгаа. Хэрвээ гялалзуулах шаардлагагүй гэвэл кокосны тос хэрэглэхгүйгээр шоколадаа дангаар нь хайлуулж бас болно. Шоколад маань хайлаад ийм болсон байна. Одоо кекснийхээ гадуур ингээд бүрээд өгнө. Кексээ хөргөгчөнд байлгаснаар цөцгийн тос маань зарцаад биетэй болж өгдөг байгаа. Яг ийм дараалалаар бүх кекснүүдээ бүрнэ. Яг энэ орцоор 8 ширхэг бэлуу гарсан байгаа. Том жижигээсээ шалтгаалаад хідэн ч бэлуу гарч болно. Ийм болсон байна. Одоо дээгүүр нь ийм самраар чимэглээд өгье. Мөн дээрээс нь ийм чимэглэлээр чибэглээд өгье. Үлдэгдэл бэлуун дээрээ цагаан шоколад хайлуулад кремний утанд хийгээд үзүүрийг нь хажлаад чимэглэсэн байгаа. Би зөвхөн бор шоколадаар бүрсэн байгаа. Цагаан шоколадаар бүрж бас болно. Ийм болсон бэлууга гадуур нь бүрсэн шоколадаа зарцтал нь хөргөгчөнд хийгээд түр тавьчихна. Ингээд хөргөгчнөөсөө гаргаад цааснаас нь салгаад илүү гарсан шоколадаа хутгаар зүсээд эгшилчихнэ. Чимэглэлийг бол өөр өөрснийхөө яаж хийж болно. Ингээд маш гоё амттай заримгийн хэлбэртэй бэлуу манд бэлэн боллоо. Заавал хийж үзээрэй. Хийж үзээд хэрвээ хүсвэл доор гарч байгаа Facebook, Instagram хаяг руу зураг явуулаарай. Яаж чимэглэсэн сонирхолтой байх болно. Мөн асуух асуулт өгвөл доор комент хэсэгт үлдээгээрэй. Амжилт хүсье. Дараагийн бичлэг хүртэл түр баяртай.